Hangi tugjen sonuna dava damja bombencer damben chani damzatwa qodumdilda ачинцаалуу. За өнөөдөр би та бүгдэд Дашчимбал Датцангийн орчуулгын зэндаанд хөдөлж байгаа номынхаа үргэлжлэлийг цааш явуулах гэж байна. Тэгээ бид дай намбар жидвийн доо C50 доогийн домдор дува гэсэн энэ хүрээнд үздэг 10 бага номын нэг болох энэхүү номын хөдөлж байгаа. За түүний өмнө бол 2 хичээл явсан. За ингээд 3 дахь хичээлээ өмнө зогссон хэсгээс цааш үргэлжлүүлээд хөтлөё гэж ингэж бодож байна. За нод жимбийн паяны жүдэ гэж. За сав тэргүүднийг өгсөний тус эрдэм нь 10 бөгөөд ёндонжи нод журваадан дог нүмбадан симжид нимбадан гомнид лавадан гэж. За энэ юу гэж ихтэй зэрэг ёндонжи нод журваа гэдэг нь эрдмийн савд болох хийгээд дог нүмба гэдэг нь өнгө зүс сайхан байх, симжид нимба гэдэг нь сэтгэл үндэс зөөлөн хийгээд гомнид лава гэдэг нь идэ ундаа олох нь амар хялбар байх гэсэн. За идэгсүм вижэвадан гэдэг нь бэрдэд эс төрх хийгээд лам мен нам гавадан гэдэг нь тэнгэр хүмүүн агууд баясах хийгээд лонжид чива сог ар дарроо гэдэг нь эд идлэл дөрвжлог их байх тэргүүд нь өмнөх лугаа адил болоо гэсэн. За хасаа жимбийн паяны жүдэ гэж. Хасаа гэдэг нь намны идэ гэсэн. Идэ ундаа тэргүүднийг өгсөний тус эрдэм нь 10 бөгөөд цэр иншин хадаг самбаадан гэж. За нас урт хийгээд өнгө зүс сайн хийгээд довдон дамбаа гэдэг нь хүчлугаа төгөлдөр хийгээд дамбаадан бобоодан даншин гэдэг нь болохоор дурдал хийгээд самбага төгөлдөр бөгөөд багцаа мебадан гэдэг нь аимшиггүй хийгээд ламидан хор дүншин гэдэг нь болохоор тэнгэр хүмүүн хийгээд найз нөхөд рүүд нь цуглах бөгөөд гаваадан лонжичева сог ар дарроо гэдэг нь за сэтгэл баясгалтай хийгээд эд эдлэл их тэргүүд нь ар дарроо гэдэг нь өмнөх лугаа адил болоо гэж. За шомбой жимбийн паяны жүдэ гэдэг нь унлага унаа тэргүүднийг өргөсний тус эрдэм 10 бөгөөд гамба жамбаадан гэдэг. За хөл зөөлөн хийгээд шин дүү найваадан гэж баттай оршин суух хийгээд суудал баттай хийгээд гэсэн. Довийн төв яваадан гэдэг нь зорчих явах хүч байх хийгээд дива мамбаадан гэж. За амар амгалан их хийгээд мизева мимон баадан гэдэг нь хүмүүн садан нууд олон хийгээд за зүмпрэлжийн гамбаа дуугадан гэдэг. Ирээд хуйлааны хөлийг олох гэж. За зүмпрэлжийн онш зүмпрэлжийн гамбаа тэргүүдэн хурдан явах тийм за самадины хүчээр болдог ийм зүмпрэлжийн гамбаа тавлах тэргүүдэн сасажийн онш тэргүүдэн онш 5 6 онш энэ гих зэргүүтэй ийм олон симжэнжийн амтны тусыг бүтээхийн тулд бойс нагууд заавал дүүийн овоши тэргүүтэй ийм бас нэг эрдэмүүд байдаг. За тэдгээрийн нэг болох нь ирээд хуйлааны хөлий гэдгийг бол бүтээх таринаар бяцлагаар бүтээд үүнийг нь бүтээх хийгээд шомбис ми барлбаадан гэдэг нь унлагаар бол эс тасрах эсвэл хаарцах хийгээд иремдоо нэдваадан гэдэг нь өргөл хөндлөлийг олох хийгээд тойрос үжива илт өндрийг өндөр төрөх тэргүүтэн болоо гэж. За тойрыг гэдэг бол тэнгэр хүмүүнийг лаадмын гомбон тэнгэр хүмүүний бие хэлж байгаа. За найжимийн паяны мандэ гэж. За орон байр тэргүүднийг өргөсний тус эрдэм бол олон байх бөгөөд жигвами баадан гэдэг аюулгүй байх хийгээд дандан гойн идваадан гэдэг суудал хийгээд хувц тэргүүдэн нэг олох хийгээд додби юмдан нэдваадан хүслийн 5 эрдэн тэргүүднийг олох хийгээд жалирэгдэн барамсаа эрэг самбуудан хорлоос жүрвийн жалбуудан гэдэг нь жалирэг гэдэг нь бол хааны язгуур хийгээд барамсаа гэдэг нь бярамны язгуур сайн язгуур төрөх тийм хийгээд хорлоо жүрвийн жалбуудан гэдэг нь хүрдэн эргүүлэгч хаан хийгээд гэсэн. За дотлоо рэгдүгүү гарам гэдэг нь хүсэлт тэнгэрийн 6 язгуур аль нэгэн хийгээд сүгхам гэдэг нь дүрс дорон сүмэджийн лаа гэдэг нь төрсгийн орны тэнгэр ганд ужив алинд бол төрхийг хүссэн агуу дэр моно гэж. За түүнд өрөөлийг бол талбаас дээд нь дидэгдүү тэр хийгээд түүн дор гэдэг нь дотлоо рэгдүг хийгээд сүгхам сүмэджийн лаа алин нагуудаар
тэр орон дор живадан төрөх хийгээд. За галдэ жүншиг согжийн барайв намдан санжээжийн бар нүрдүү товор додно молон дүүр журоо гэж. За энэ юу гэхээр галдэ гэж хэрвээ жүншиг согжийн барайв гэдэг нь. За чирэн он жүншиг барайна за чирмэн он чирэн гэх зэргүүтэй гинтний шид дотор үүсдэг шүү дээ. Энэ жүншиг тэргүүдний одоо үрийг олох хийгээд тэгээд үргэлжид оршихгүй хин одоо үрийг олох чанаг шиг үл суралцсан одоо үрийг олох тэргүүтэй эдгээрийн одоо үр нагууд хийгээ санжээжийн баг. За бурхны одоо хотхыг орохыг хүртэл нүрдүү товрдод түргэн дор олохыг хүсвээс молон дүүрж ураа гэж. Тэгэхээр ерөөл нь бол бүтхийдэр болно гэж энэ най жимбийн одоо паянд гаргаж байна. За гом жимбийн паяны жүүдэ гэж. За гом буюу ундаа одоо тийм идэ ундаа тэргүүдний өргөсний тус эрдмийн арга бөгөөд бамбуу цангуур журваадан гэдэг нь бол эргэтэн одоо бүрэн байхыгээд баралбал лигвадан гэдэг нь магна одоо сайхан байхыгээд мариавала шан гуадан гэдэг нь өвөлхөд дор гэж ярьж хэлсэн зүйлд нь бол бусад бишрэлтэй байхыгээд симжид нимбадан гэдэг нь сэтгэл үндэс зөөлөн хийгээд гом нэдбадан гэдэг нь ундаа олдох хийгээд зүмбийн шиндэн дамбаа гэдэг нь мишэнгүү одоо царай төвлөрдөр одоо зохистой царайтай гэсэн үг. Дэмбадан идэгсүү миживадан гэж бэрдэд эс төрөх хийгээд лонжид мамбасаг ард араа гэж эд таваар дөрвжлөөгөө их байх тэргүүд нь өмнөх луга адил боллоо гэсэн. За 10 дужингийн паяны жүүдэ гэдэг нь тойм буюу гэрээс гарах за хуурга болох гэсэн. Төвний тус эрдмийн паян гэдэг тус эрдмийн арга бөгөөд бүүдэн чумаадан чимжийн норлоо мисэр даадан гэдэг нь гэж бүү гэдэг нь хүү чумаа гэдэг нь ихнэр чим гэдэг нь гэргитэн. За тэр хүү хийгээд ихнэр хийгээд гэргитний дор ис шунах хийгээд дооцорд мичивадан гэж. За хүсэл шунал тэргүүд нь додваад нь сэрдваа тэргүүд ихгүй байх. Тэр багтаа байх нэ. За гомбор гаваа гэдэг нь бол хийдэд бол баясалтай байх, гончиг сумлаа гүвэ гэдэг нь чухаг дээд 3 дор бол бишрэлтэй хийгээд дүжийн лай бонгоод ингэж. За шунасын үйл тэргүүдний твжих хийгээд гівийн чой цолбоод буйны номыг ирж хайх хийгээд амдан жуу бонгоод муу зайны угийг твжих хийгээд лаа мэс момбо дан дагдуу санжээжин дамбаадан жалбаадан тойросу доовоод нүрдүү нянганла дайва намсоо гэж. За лаа мэс момбодан гэдэг нь тэнгэр хүмүүн бэр одоо өрөөгдөх шүтэгдэх хийгээд дагдуу санжээжин дамбаа үргэлжид бурхны шашин дууга жалбаад ингэ уулзах хийгээд тойросу доовоо гэдэг нэлт өндөр буюу тэнгэр хүмүүний язгуур дор одох хийгээд нүрдүү нянганла дайва нам гэдэг түргэн дор муу гаслан гаасан гитлэх нагууд болоо гэж. За гомбор найвын паяны жүүдэ гэдэг нь аглаг газар оршихын одоо тус эрдэн бол 10 байх бөгөөд дүзээ бонгоод ингээд хуран өмцөнийг твчих хийгээд бимбалда гаваадан гэдэг аглагт нагууд бол баясах хийгээд самдан дуваадан гэдэг нь самадян буюу диан бясалгал тэргүүд нь бол одоо бүтээн байсан диан хийх юм бол тэр нь одоо сэтгэл үнцэнд түргэн буух гэсэн самдан дуваадан. За санжаала момбодан гаваадан лүйсэм диваадан башид мижүүнваадан. За энэ олон зүйл гарч байна. Санжаала момбод бурханаар одоо өрөөгдөх хийгээд гаваадан гэж сэтгэл нь баясгалантай байх, лүйсэм дива гэдэг нь бие сэтгэл амгалантай байх, барчид мижүүнваа гэдэг нь элдв барцсаад дотгор одоо бис гарах хийгээд тойвын чойжин дон шиваадаг сонссон одоо номын утгыг мэдхийгээд. За номыг одоо сонсоод түүний утгыг мэдхийгээд шилэг товорж урваа гэж шинаа амьдлангуй шууд хагантан буюу үлэмжт үзэхүү тэргүүднийг олохыдор болох болоо гэж. За диин чор соднимла дэвийн паян жүүдэн диин цэ жигвамидо донд жүгэн паянжан жүүжүндэ мабрэс огч. За диин чор за үүний одоо залгамжаанд одоо үүнийг залгуулад бас тэр доо содор дотор бол содним гэж бинвад буюу одоо эдээ ундаг гэлэн хүн одоо гоогаад аваад иддэг шүү дээ. Бинвадад одохын тус эрдэн бол 10 бөгөөд диинцэ тэр цагт жигвамебор донд жүгөө. За элдв аим шиг
аюу шиг өгөөгээр донд өгөөд балгад дотор бол орохын тус эрдэнэч 10 байдаг гарсан бөгөөд ма бэрээсөө гэж энд бол бичээгүй юм а гэж. За дэдэгний лай намбар жидва жүрвийн дооно шадва шиндэ гэж. Дэдэгний гэдэг нь эдгээр нагууд нь лай намбар жидвар жүрвийн гэдэг нь үүлийг тийм ялгалсныг ялгахгүй тийм ээ. Жүрвийн доононд түүнийг орчуулсан судар нагуудаас шадва шиг номлосончлон бөгөөд дэнила жүр миндавадан цэгдэн миндава жирэг намс гэж. За дэнила гэдэг нь тэр лай намбар жидвар жүрвийн доо. За тэгээд тэр содномла дойвын паян жүү гаргасан судар эдгээр нагууд энэ хоёр судар бол жүр миндава гэдэг нь орчуулга бол бас өөр хоёр байдаг. Цэгдэн миндава. За үг хийгээд үгийн утга нагууд нь минда гэж ижилгүй байх юм а. Жирэг элдв янз бүр харагдах учраас нэгаад нь дүнбоо хоёуланд нь бол тааруулсан болоо гэж. За саяын дээр гарч байгаа зүйлс бол хоёр янзын доо гарсан. Тэгтээ орчуулга өөр байдаг ч гэсэн хоёуланд нь бол таарах утгаар нь гаргасан юм а гэж яах шиг байна. За шаян дэвшин шигийн сүгнэн шагвын паян дамбын доолоо гэж. За бас нэгэн доо судар байна. Жич бас гэсэн шаян дэвшин шигийн сүгнэн гэдэг нь тэгүнжлэн ажиргсны дүрсээ тэргүүтнийг шаг хадгалсны тус эрдэмийг үзүүлсэн дооноос гэж. За бурхан дүрс тэргүүтийн хадгалсныг тус эрдэмийг гаргуулсан тийм доо байх нь л да. Түүнээс сүгнэн жидваавуула паян ацан шиг сүнвэс донд байна гэж. За сүгнэн жидваавуу гэдэг маань бол бурхны өсөг гундаа тийм ээ сүг дүрс тэргүүтнийг бол бүтээгч дор бүтээггүй дор урлаач дор паян ацан гэдэг нь 5 бүлэг 5 тийм бүлэг олон тус эрдэм байх нь паян ацан шиг сүнвэс тэгээ зарилсан учраас тэр дотроос дон дүена гэж отгыг нь бол хураангуйлаас шалмит хан чимбар найвадан гондын самбар дагвадан борева мамбадан цэринвадан дева мамбадан гэж гарч байна. За шалмит хан чин гэдэг нь хэмжээлшгүй тийм сайхан орд харш орших хийгээд за гондын самбар дав гэж сайнаар алдарших түүний дээд алдрах хийгээд борева мамбо гэдэг нь баясгалан цацралаг олонтой хийгээд гэдэг нь төгсөн тийм ээ сайн нэр алдарнууд төгсөн хийгээд цэринва гэдэг нь нас уртаг хийгээд девамамба гэдэг нь хамглан ихтэй байх. За норманшин гэдэг нь эд тавар эрдэн олон хийгээд лонжижева эд тавар илбэгтэй хий. Заашиманва гэдэг нь садан төрөл олон байхыг сүг саншин гэдэг нь дүрс тэргүүт нь сайн байхыг зеват нь гэж үзэсгэлэнтэй даанад өгөөд ингэж харваас гоо хийгээд янлаг нинлэг тамж зовоо. За үе гişүү тийм ээ ойр гişүү тэргүүт нь бол бүрдсэн хийгээд за янлаг нинлэг гээл бас босод ойр зур жижиг сажиг тийм зүйлүүд нь сайн бүрдсэн тийм ээ пунсан цогоо ахна ш зовоод хорлоос жүрийн жалбууд ингэж хөрдөн эргүүлэгч хаан хийгээд хамжийн жалбар журваад ингээд орны хаан дор болох хийгээд саяын жалбар журваа. За тэнгэрийн хаан дор болох хийгээд санжаажаан товор журваа бурхны утгыг олох байдлаар болох болоо гэж. За ийм гайхамшигтай сайхан байх нэ. За ян чодинла горвийн цэгсүү жадвийн доолоо гэж. За суургыг хэлж чодин гэж суурган дор гороолсны цэгс жадвийн түүнийг шүлгэлсэн судраас чодин горвоо жаваи лайлун ножин дисадан лаймын хадын жиэмжи дочи чимбо чодур жүр гэж. За чодин горвоо жаваид суургыг иргэн үйлдснээр лайлуу гэдэг тэнгэр луус ножин гэдэг нь ягч диса гэдэг нь өнөө өдөртөн хийгээд ламаин хийгээд тэнгэр өмнө бусыг хадин гэдэг гард мямжи гэдэг нь нэг тийм хүн юм уу юу гэдэг нэг тийм амтан байдаг гэж хүний толгойтой шууны биетэй далавчтай хөлтэй за мямжи гэдэг гинари гэж хэлдэг. За энэ амтан дочи ч юм уу хөвлөр мөлхөж чадвар жургаа тэдгээр бол тахихад болно гэж. Далбаа нийтга товор журнаа. За
чөлөө олоход бэрхтээ нагуудыг бол олж үлдээд гажиг жигзамя бардууян одоо нэгэн агшин нэгэн төдийгийн завсарт ч гэсэн чодон горуулж явснаа гэж. За ингэ чөлөөсөл хүний биеийг аваад нэгэн агшин төдийд ч гэлээ суурах шүтэн тэргүүднийг бол эргэл гороо хийж үлдэх юм бол гэсэн үг явснаа михам жаднан бамуур жураг. За чөлөөгөө 8 тэргүүднийг төвчгээд дөр болно. Чөлөөгөө 8 гэдэг нь бол далбаа жад гэдэг эсрэг чөлөөгөө 8 михам жад буюу одоо лацаа ирэмбүү ансан лацаа ирэмбүүс хоорноос бич юл тагав тарж яваа бамбууд ленгүг дос төрөх санжижин га урхны талраа урхан ном байхгүй гэх тэргүүтэй 8 одоо михам жад гэж байдаг шүү дээ. Эдгээрийн нагуудыг төвчгээд болно гэж. Дандан даншин дөрдлөөгөө төвлөр бөгөөд лодод дан оюун зөвшөөрөл билгүүн одоо хурц байна. Хадаг даншин гэдэг нь өнгө лугаа төгөлдөр хийгээд заабад нь тамжидны чадвар жур за садан хийгээ бүгдээр бол тахихад болно гэж. Лаадан дэвшин менэмжи за тэнгэр хийгээ тэгүнчлэн хүмүүн нагуудын цэрэн вайн дийст урт насны нэгч бас дийс гэдэг түүгээр олноо. Дагваа чимбо товуржур гэдэг маань бол алдар ихийгч олоход болно хэмээснээс гэж. За чодон горуулж явснаа суургыг бодвол эргэж үлдснээр жигдэн дагдав дэвшин шиг ертөнцийн нагуудаар хийгээд дэвшин шиг төвөнчлэн ажиргсдын цанамжис жамбаадан тэдгээрийн бэлэг чанараар өгөөд чимэглэгдэх хийгээд сэржийн гүдэн гэдэг нь алтан одоо биеийн өнгө олоход болно гэж. Сэржийн гүдэг таварч өргө сайхан өнгөтэй бурхны өнгө тийм сайхан өнгө зүсийг бол олох болно. Шивийн бардан яан тэр хүртэл завсардаж гисэн хай гангийн санжаа чоднла гайвын симжин гомбожиг бурва зүмбүү чүүлэн сэрсран бумдан нэт гэж байна. За энийг үгээр хай гангийн мэргэд алимбэ санжаа чоднла бурхны одоо суурга нагууд гайвын симжис баясан сэтгэлээр гэсэн үг. Гомбожиг бурва нэгэн алхам төдийч одоо орхивас торвас гэсэн үг. Замбуу чүүлэн сэрсран бумдан нийт гэж. За замбын чүүдэн замбууд тэвийн одоо чүүлэн сэрсран гэж их мөрний одоо тэр лан алтыг бумжин буюу 100 мянган тоотой бол олноо гэж хэлж. За динний дээдэн цумба ёд маяг. За тэр нь бол энэ луга харьцуулах одоо арга үгүй юм аа цумба ёд нь тэнцшгүй юм бон шийдэн сажилж шүвийн живалаа гэж. За сажил буюу одоо дахаар нөгөө прасенжит таам нөгөө тэр хааны одоо айлтгсан бээр жидэр чойдон даглаа менэмжис гэж ямар мэд суурга нагуудаар хүмүүс бээр чодууж авис тахилыг үйлснээ сэрдва шамдаг дөө орчлон одоо бусад нагуудаар намин тийм боловсрол додоо нацаг жижиг тоо гэж өсөл элдв янзыг болоод юуныг олох вэ? Шүүгийн дом дэ гэж химээсний утга эгүүнийг жалбуус нямбарж бурхан альцмаар тэний одоо хариуг бол хаад буюу сонсогдсон. Жумдаан дайжс чодон намдны бурхан дайснаа дарсан нагууд суурга нагуудыг ануу сүгсэг намлаад үлпэн жиядва. За гүсэг гэдэг нь лагшин дүрс нагуудаар бол дүлбэрэн жиядва. Тэдгээр хүний бие дүрсдод хичнээн янзын одоо машид нарийн тоос хэдий ч нэ байгаа дийн даны түүний тоот нь тэнцүү дээжид менэмжис түүнийг үйлдсэн одоо хүмүүн нагуудаар лайл садин эвэрж тоо гэж. Лайл гэдэг нь тэнгэрийн орондыг садин гэдэг газрын дээд эвэрж жасар магтай бол хааны төвийг бол олноо хэмээн шисог манду сунгадан хэмээн олонтой зарилгасан хийгээ жангараас игжийн доолоо гэж жангаасыг яваад өгшөөрөө тийм ээ ря болж гэж хэлгүй. Энэ бурхны одоо судраас дэмбийн гүсэг аравдуу зээж яана гэж. За татгчийн одоо гэж бурхан багш бол дэнчиг шагжаан жалбаа гэж шүү дээ. Татгчийн одоо үсэг аравдуу зээж яана гэж. Лагшин зарилыг одоо дүрс нэг машид одоо үзэгдэнтэй тэр үлдээд дийний чогжир живөө ман ч одоо ойг динийг тэр игүн ануу чогж дээдэд болсон бөгөөд
живүүмэн олон төлхийд ногоо дэрүүдний бол тахих нь бол тахилтал зохистой юм а гэж. За лодон чүгжин цэнэж ячирдан гэдэг нь лодон оюун дугаа төвлөрийг чүгжин гэдэг нь одоо баян тавартай цэнэж ячирдан ирэх чинь тэгээд их одоо ямагт тэгээд ячирдан агуу одоо хүч их лугаа төвлөр байна гэд бандан ирэх. За мөн одоо цог хүчтэй хийгээд хорлоо зүрийн жалбарж хүрдэн эргүүлэгч хаан дар болно. Химээх тэргүүд тэмдэн дамжаа баадуурлаа гэж. За дээдийн ном цагаан явхаа гэдгээс татаж байна. Лалай дэрний эренчин наадан нөгөө зарим нэгвэр энэ тэгүнд нөгөө эренчин наадан буюу эрдний одоо 7 янз байдлыг эдгээр хийгээд лалай дэвшин сандан хайвар харвалаа гэж. За зарим нэгвэр тэгүнчлэн сан гэж зис хийгээд хүрэл хэрэгүүдээр дэвэр шугаа намжин сүгж яваа. Тэгүнчлэн сайвар ажирагсан агуудын дүрсийг өдөөс гэж. За бурхны дүрсээ сайхан 7 эрдэнээр тэргүүднээр ч юм уу зарим нэг нь бол зисээр хүрлээр энэ тэгүнчлэн бурхны дүрсийг сайхан үлдэн бүтээвээс дэдэг тамжид танжанчуу тоогорж тэдгээр нагууд нь бодийг олоход болно хэмээн зарласан юм а гэж. За шааны даны жагсам саларун гэдэг чинь шани гэдэг нь гойлго хийгээд жагсам гэдэг нь гойлаар юм уу төмрөөр гэсэн үг л төмөр шавраад жагзам жаг тэргүүд нэрч одоо болов дэвэр шиваа намжийн гүсэг бурхан тэгүнчлэн ажирсан агуудын дүрсийг үлдээд даанаа дүгжин харваас одоо үсгэнтэй хийгээд жимпийн лажжиг тэгээд одоо өргөсөн нэг үйлийг үлдсэн нэг байр гэж дэдэг тамжид тэдгээр бүгд жанчуу тоогорч бодийн одоо утгыг олоход болно хэмээсэн хийгээд гангис жигэн сүгжийн горимд ингэж алин бэр зигэн гэдэг хан дооргон тийм ээ сүгжийн ойр юм уу дүрс зураг тэргүүтэн нагуудыг содном жайцсан үлдэх юм бол содном жайцсан буян нагууд бол тэдгэрэх бөгөөд цан зог нөхцөл байдал бол ёнс зогингүй ингээд одоо буян тэтгэрэх за цан сони бижиж яж гэдэг тийм 30 одоо бэлэг 88 тэргүүтээ эдгээр бүгдийг одоо ёнс зогингүй даваа төгссөн лагшныг гангис бирээсэн алин нэгэнбээр сайхан одоо бичих юм уу бирээ рүү зүгаад ингээд зурж урдлахаа тэр оруулахснаа ч одоо болно. Дэдэг жанчуу дамбаа товурж тэдгээр нагууд нь бодийн дэдэг олоход болно. Хэмээсэн хийгээд живүү хан шиг ондэ шаяар өнгөш. За төрдгийд нь зарим нэг жиж залуу хүн байсан ч болох гандаг лалаас алин нагууд хэм болох нь дийл лавинц тэр бээр суралцсан жоохон хаан тухайд суралцж байгаа сагтан зэмүү дагдан гэж. За үзүүр одоо төдий хийгээд садурж яваа гэж. За тэрийг нь одоо дуусгах тийм ээ. Барагдуулах тэргүүдийг үлдснээр зэгэн сэмүү ам шимбүү супрэва. За зэгэн хан одоо турган дээр сэмүү ам гэж. За хумсараач одоо бол барав бүшин сүгва гэж модны одоо өөдсч болов гэсэн үг бүшин гэдэг шимбүү гэдэг. Рева дэдэг тамжиж жанчуу тоогож тэдгээр нагууд бол бодийг олоход болох бөгөөд жалбун чодон даглаа сүү чоджин хэмээсэн хийгээд жалбын чодон даглаа сүү чоджин гэж бурхны суурах тэргүүд нь нагуудаар хим бээр таглыг үлдгэнэж эренчин чодон домпрогду мадаг их эрдний одоо суурах олон мянга нагуудыг гэдгээс ахуулаад судар тодорхой гараад байна л да. Гангийн жалбаадын чодондаг алин бээр бурхан тэгүүний суурах нагуудыг жима пумбу лани жавай. За элсний одоо хэрхэг цогцсын ноос ч одоо олныг үлдгэнэж дэн намжан жанчуу тоогож өр. Тэгэх юм бол тэдгээр нагуудаар бодийг олоход болно гэж вэсэн хийгээд юлхор сүрэнгийн шуубалаа гэж. За дөрвөн одоо махан зэнийг болох юлхор сүрэнд буюу орныг одоо тэтгэгч
бээр айлтгсан тийм судар байна. Түүнээс чодлоо чодвис лхаи димбаны гэж тань дор одоо тактик үлдснээр лхаийн димбаны тэнгэрийн одоо амар дева гэж амар амгалан намба мандан байдал олон хийгээд мэйн дева тоос тэнгэр хүмүүний одоо амар амгалан болох нь хүмүүний амгалан болно гэж мэйн дагуу за хүмүүний одоо эзэн болох доолоо панжтай хүмүүнүүд бол тусалж үлдэх тийм чүгжин гэж за баян хийгээд норчин журва эд илдээл энэ төр бол найрлал ихийг бол олох хэдэр болно хэмээн зайлдгсан юм а гэж. За ян лайжийн намбар мэмбийн баревын доолоо үүлийн тийм боловсролын үрийн одоо судраас лүйл амжид одно санжээжийн гүсгэлэ жамба годва өөгч эд таваар эдлэрэл тэргүүтнийг бол одоо хүсэх юм бол бурхны гүсэг гэдэг маань лагшин дүрс тэргүүтний чимэг өргөөр өөгч за ширв чивэр додно чойжийн жимба өөгч хэрвээ бэлэг бидгүүний ихийг одоо хүсч байгаа бол номын одоо үлгээ өгөөр өөгч чойжийн жимба. За сүг самбар додно сайхан дүрс биетэй байхыг хүсэх юм бол дэвшин шигэн гүүцэн жис прессэн одоо хүн багшийн одоо гүү цонжис лагшин тэргүүдийн бол будгаар бичих сурах буюу байгуулах тэргүүтэй болоо гэж. За цэрэн ваны додно нинжидэн даншин сэрг мэж турж яваа урт настай байхыг хүсч байх юм бол одоо энер нэгүсэл төгөлдөр байх бөгөөд сорог мэж доо амттай мэд таслахгүй байх гэж хэрэгтэй гэж мэлүү товор додно хэрвээ хойд төгөлдөр хүний биеийг авч чадахыг хүсч байх юм бол сүнрэг доогоод эрхэм зарилгыг уншуулах хийгээд цөлтөм зүрэн урж яваа самаарыг сайтар сах хэрэгтэй юм а. Содном чивэр додно чозой бүлбэрж яваа гэж. За содном чивэр их одоо буян ихтэйд байхыг одоо хүсэх юм бол чозой тагтийн одоо эдээ тэргүүдний өргөж үлдээрэй гэж. За нор чүгүр эд таварын хувьд одоо илүү баялаг баяа гэж бодох юм бол пүлбүла бомбож өгөө ядуу гойлгочин хүмүүс төрөлд тусалж үлдээрээ намбар жидийн дооно намын жимбож удаа өө гэж. За над мэдвэр тийм байна. Над мэдвэр додно гэж юм шүү. Энэ өвчин өгөө байхыг хүсэх юм бол ман жимб эмийг өгөхийг одоо үлдээрэй гэж. Яан жумдан дайжис жанчус юм ба ширвжийн ишэл агааслаа. За бурхан багшөр бол бойсатва шарв ишэд бол номлваа гэж. Галдаа ган лала цэн амаала дэгваж яана гэж. Аль нь нууд цэн амаана гэдэг нь урд төрлөөсөн дэгваж яана хилэнцгийг үлдээ цэн дэла домол орж ирээ энэ наснда бол зовхойдор болж байна. Лүй дагду наваны дэвэр шивгэ магуу бадан гинтэн лаж чава яна гэж. За биеийн үргэлжид өвддөг тэргүүт нь бол дэвшин шивгээрээ магуу бад бойц сатва тийм тэргүүнчин ажраас ногоод бол хүсшиггүй байсан хийгээд гинтэн лаж чава яна гинтэн хуургууд ногоод хочлол басамжлалыг үлдсэн болоо гэж. За мигдагду ломбаны нүдэн үргэлжид одоо харанхуу байна гэдэг чинь цөлтөн сүрэн ваала цад зүгөө яна гэж самаарыг одоо сахихад цалгардуулахад оруулсан юм болоо. Ганлаг шавааны мепаровис дэгва яна гэж. За хөл гар тэргүүт нь бол тахир өдр байдаг чинь бол мепаровис галыг бол бадрааснаас хилэнцэгдсэн одоо мон зангад моёма гэж байна. Ганлаг шавааны мепаровис бампар одоо бампар бадарсан гадаар бол зангасан гэж байна л да. Тэр юм явчаа тэгдэг юм а гэж. За гажин дон мислоны гэж хүний ярьж байгаа хэлж байгаа хоолойны өнгө тодорхойгүй байх нь бол хэлэн ч гэсэн тодорхойгүй байдаг нь одоо мууд ультраа яруу шулга янз бүрийн одоо бас зовлонтой байна шүү дээ. Санжаа чойлоо мадва яна гэж бурхны номд бол муушаасных юм а гэд. Нава онводан агупаны сүмрүүлээ дамгаад нь дамбин чойлоо мадва яна гэж. За навагийн сонсох хийгээд оноо гэж жоохон дүлий тийм ээ. Сонсгол дүлий хийгээд одоо хил одоо жоохон хилгий байх тэргүүт нь бол сүмрүүлээ дамгаа. Эрхэм зарилыг наваад бол уурсан хийгээд дамбин чойлоо мадва дээдийн номонд бол муушаасных юм а гэд. За най дэм мэцрваны гэж. За үнэр
хамар хоёр бол тэ наас одоо Дима Мицрва гэдэг нь бол үнэр тэргүүдийг мэдэхгүй байх нь бол Дима Мишимбийн Бон Сэргва Яно гэж муу үнэртэй тэр хүч тэргүүднийг бол бурхан дөр өссөн таасан тэргүүснийх юм гэж Миг Марваны гэдэг нүд улаадаг нь бол Тэгва Чимбийн чөлөөд их хөлгөний номон дор Мошасных мөн болоо гэж. За сүг гаршин Марваны гэж. За дүрс царай тэргүүд нь цагаан хийгээд улаан байх тэргүүд нь бол чодон жаачин буу жава айна. Тахидын өргийг бол чоба агуй хөлдсний өвдөө юм гэж бас сайн өвдөн тийм ээ. Лүйдог нагжин гэж биеийн өнгөнд хар хийгээд ирдваа гэдэг туранхай байх юм бол тэрүүл дэвшин шигийн гуула дүдва дамаа ёно. Хүн багшийн одоо лагшинд бол жоохон утаа тэргүүд юм уу энийг бол өвдөөснийх юм гэж. За миг мислваны нүдний хараа тодорхой байх нь Симжанжийн миглаа нодож яваа ёно. Амтны нүдтэй тэргүүтэнд бол хорлыг үзснийх юм гэж. Лүү хадаг нагжин ирдваныг дэвшин шигийн гуула дүдва дамаа ёно. Айн дахиад явж байна. Цэн дила бүү мэдваны Симжан дума садва ёно гэж. Энэ насандаа хүүхэд өөр хүүхдүүд байна гэдэг чинь урд насандаа олон амтны амийг тасалж явсных юм аа гэн. Лүү ёго ёмбадан янлаг шиваны Симжан дума жинвадан дила Заватын доллоо сонга ен оо гэж. За лүү ёмбадан гэ би энэ удаа хазгай мөрий байхыгээд янлаг шиний гар хөл айл нэг нь бол тахир байх Симжан думаад энэ юундээс үүсгдэгээс амтэн олныг бол хүлэн хийгээд дол гэдэг нь бол одоо бой тэргүүтэнд барьж өгсөн тэр юунес болсон юм байдаг юм а гэж. За од салбаны сарлын Митүнвана гэж гэрэл тодорхой гэрлийн одоо олсон болооч Митүнван үзэх нь Жаи мигла гэж шууны мигла нүдэн дор хав гүжис гэж нь утас зүйл тэргүүднэр бол Симба ойсон тэргүүд юм а гэж. Заас энэ үйл ах нэ. Гааны арав чадваныг хөвчрөөд өтлөөд одоо Гаана тийм өтлөөд арав чадваны гэж үр ачгүй байх нь бол гонгож аваа энэ өрөндхийг бол харуулж ясны юм а гинэ. За тэр хязээ хон ингэ дуусардаг. Цэн дээр Пойрондо журваныг энэ наснаа бол ойр ганцаараа эрэгтэй хүн ганцаараа ингэ удаан байх нь бол чумаалаа дамгаа юм. Эмэгтэй хүнд бол ууралсных юм а гэж. За бүүмэд чимто мэдвэнэ гэж. Бүмэ эмэгтэй хүн одоо чимтов буюу одоо нөхөр сүдэр байхгүй байх нь бол чимтовла сим дамгаа нөхөр сүдэртэй бол их айхтар уурал сэтгэлээр ууралсных юм байдаг юм а гэж. Помо дагдуу сосор явана. За эрэгтэй эмэгтэй үргэлж тусдаа одоо магдлах нь бол памала магова. Одоо памала эцэг ихтэн бол хөндлөгөө байхыг жодва амбаж яваа ёно гэж. За эцэг их нь одоо өөрөөс тоохгүй байх энэ тийм байх нь шүү дээ. Иймэрхүү зайх юм бол эцэгтэй хөндлөгөө байсных за явдал мөр муугийн одоо үр дүнд үүсч байгааг нь центр булбан энэ насандаа одоо ядар ухаардаг нь бол эдээ тэргүүтнийг бол мехашин сайн нор сог мехашин эдээ ундаа энэ тэргүүтнийг бол одоо өгөхөд эс мэрэгдсэн хийгээд уурал тэргүүтэн болоо гэв. За миийн луйла ямлаг цанваад дамбааны гончиг сумла дадуу таван яно хүмүүний биедэр ямлаг цамаа гэдэг нь үеийн гişэ тэргүүтэнд одоо бүрэн гүйс байх нь одоо хогдээд ховдоо сүсэлсний өвчөр олж байгаа зүйл муу юм а гэж. Албийн лодожис шүүгийн доол. За бурхны одоо лодожис шүүгийн доо гэж байна шүү. Түүний ном дотор өгвөл шээрүүд одоо додис тойвола зомборж явуу гэж бэлгүүнийг хүсж байх юм бол сонсохоор хичээж үлдээрэй гэж байдаг юм а гэж. За тойрны додвис зүтмлээ сурмаж явуу. Элт өндрийг хүсэх юм бол сахил самгаар тийм ээ ёс суртахуун дэрүүднийг сахиж үлдээрэй гэж. За тэгээд сүг самбар дод сайхан дүрсийг даваад хүсэх юм бол садууган төвчээрийг бол бяцлах үлдээрэй гэж. Бобоо дод биш самбаа зориг дэрүүднийг хүсэх юм бол багш дураа бишрэлийг үсгээрэй. Сүн дод биш за тогтол тарин дэрүүднийг үсэх юм бол омбийн аржиж одоо элтэд одоо зодын одоо омог гэдгийг бол үүсгэж үлдээрэй гэж. Сүн дод биш омбийн ажил мэдвэрж яваа.
тэмэлдүү одоо аржил амггүй байж ээж тэр тавтаа сүмэн дээр хүчиг болдог байна. Ишид байдвэс. За бэлэгүүнийг үсэх юм бол цүшин идлээ найварж яваа. Ёс зүйтэй тийм ээ. Ёсчлон уу сэтгэлийн энэ сэтгэлдээ бол орчуул дээрээ гэж тарууд байдвэс дэвга тамжаа бангар жаваа. Хэрвээ нирваныг хүсэж байгаа бол хэлнэс ногоод бүгдээ бол тавьшиж үлдээрээ. Симжаан тамжид дэвэрж яваад байдвэс амтэн бүгд ямар амгалантай байгаасаа гэж ингэж бодох юм бол жанчил симжид дөрж яваа. Бодийн дэ сэтгэлээ үүсгэж үлдээрээ. Симжаан тамжид дэвэрж яваад байдвэс жанчивжийн симжид дөрж яваа. Амтэн бүгдээ амгалантай хийгээд хүслээр бол байдвэс жанчил симжид дөрж яваа. Тэдгээр сайхан амар амгалан болгоё гэсэн сэтгэлээр бодийн сэтгэлийг үүсгээрэй гэж байна. Гэ нямбар байдвэс сайхан дуу хоолойтой байхыг хүсэх юм бол дэмбэр мараварж үннийг өгүүлж үлдээрэй. Ёнтон байдвэс эдмийг хүсэх юм бол машид Бимбалана гэдэг нь бол аглах газар бол оршиж үлдээрэй гэж чойд байдвэс номыг хүссэн бээр гівийн шинэнд юм баг. Боны садан багшийг шүт хэрэгтэй юм аа. Шинэд одоо Америкийн оршихыг хүссэн ногууд дүзээ мэдэрч яваа гэж өмнө шугаанаас үгүй газар бол орших зүйтэй. Лаганд нь тоогор байдвэс чойд домбор сосор дагва мандож яваа. За лагантан өдөөмж үзэхөөр одоо хоосон чанарыг одоо бидгийг үсгэх юм бол чойд домбоо гэж одоо хоосон чанарын ном тус тусд нь бол ажиглан шинжилгээд олонтой үлдээрэй гэж. За цамбийн жигдэн байдвэс. За эсрэн тэнгэрийн одоо орчсон ертөнц эдгээрийг бол хүсэж байх юм бол жамбаад нинжидэн гаваад ингэж инэрхүү хийгээд асархуй тэргүүтэн баясал тэргүүтний даним гомборж яваа. Эдгээрийг бол тэгш ажилтаа усаад бясалгал тунтаагаар бясалгаж үлдээрэй гэж. Хаадмын лонжид хүнсэн цогоод байдвэс. За тэнгэр хүмүүний хотол жуулган бүрдсэн тэр том одоо хотолчуулан бүрдлийг хүсэх юм бол гиндэн жуийн лайжийн ламлаа найварж өгөө. Гиндэн геважу боёны одоо 10 боёны үүлэнд орвол сэтгэлээ юм бол тогтоож үлдээрэй гэж. Ёнсун янганла дайвар байдвэс огоод муу нисвансаас одоо гэлхийг хүсэх юм бол дамбийн ч омбор гавар жоо дээдийн ног гэлтэд бол байсч үлдээрэй гэж. Ёмтон тамжууд товор байдвэс эрдэм ногуудыг бол олохыг бол хүсснээр жуудад гурвдаар бол дахиж үлдээрэй хэмээн саяын нямбу хорлоожийн долоо гэж. За саяын нямбу газрын одоо зүрхэн хорлоожуу гэдэг нь бол 10 хүрдний одоо судраас жигдэн дагна дэшин жидва тамжаа гончиг шодвол жунгаа гэж. Амгалангун одоо жигдэн жагдана гэж. Орчлон ертөнцөд бол дэшин жидва амгалан хийгээд жаргалтай байх бүгд жуудад гурвдаас бол гарсан юм аа. Дээснэ тийм учраас дэшин амгалан хийгээд жидвар додвэс хөдөлмөр одоо жаргалтай байхыг хүссэн ногууд байд гончиг сүмбүү шодвор зоморж чухагдээд гурыг дор бол тахил ногуудыг бол хичээн үлдээрэй. Ши сүмба дараа хэмээн зайлгсан болоо гэж. За ингээд лайн амарж өдөн доо гэдэг түүний хотын хоронгосыг дуусч байна. Дараагийн хичээлээр энэ C-дайн донд буюу насны одоо хязгаарыг нутгийг бол тавчлан хоронгуулсан хэмээх энэ хэсгийг бол дараагийн хичээлээр үзье гэж ингэж бодож байна.